За сайн байцгаана уу? Өглөөний мэндэ. За өнөөдөр хот орж Нарантуул орноо. Олон улсын худалдааны төв орноо. Өхөрнүүдийг үзүүч муудаад болтгоо. Зарим нь тасаад гайгүй хүзүүчнээ санаа олох хэрэгтэй байна. Тэгээ юугаар хийх вэ, яагаар хийх вэ гэж үзснээр Нарантуул ороод үзье. Гайгүй хөлс боломжтой юм байвал дотор бас ганц нэг бодсон юм байна. Тэрийгэ хийцдэг юм билүү гэж бодоод өнөөдөр өгс малаа иртгээ янзалцаад явж байна. Гадаа хүүтэн байна. Айгүй хүүтэн байна. Гэтэ манай фермер нэг нэмэх 4 мөрөвтэй л хонжоох шиг байна. Ерөнхийдөө маш боломжтой л байна гэсэн үг. Тэгээд бас буцах замдаа хөвг хорголжин авдаг юм билүү. Бас дуусч байна. Өнөөдөр нэг тийм ажилтаа гадуур явнаа. Өхрийн уяа гэдэг маш чухал байна. Энэ уяа тасравал нэг амар мөргөн гэмтэй нэлээд асуудал болно шүү. Ямар аимхаа өхөр мөрөгдгөө бүгднгээс найдаг өхөр байсан ч уяа тасраад бусд нь уяатайгаа байвал асуудал болно. Тийм болохоор энийг бас даруйхан шийдэхгүй болохгүй байна. Би нэг одоо гэрээ хослог хийдэг юм аваад 7 сард л хийсэн. Тэгээ ерөнхийдөө эргүүлэг хийгээд бас их боломж хийсэн чинь эргүүлэг нь ч мэдээж зүгээр л байна л та. Юу уяан тасраад байх юм. Тэгэхээр тэр уяаг юугаар хийх вэ гэдгээ бас сайн бодолцох хэрэгтэй байна. Тэгээ надад бас юугаар хийвэл их сайн байдаг, ийм тийм байдаг гэдээ бас санал бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. За одоо зөвлөгөө гэх юм уу, анхаарах зүйл гэх юм уу, одоо номер 2 гэдээ яриа авчи. Үхрээ одоо сайлын үнийг хэрхэн зөв сонгох вэ гэдэг тал дээр юм одоо өнөөдөр бас жоох хөөрхөн дэлгэрэнгүй ярина. За сайлын үнээ бол сонгохдоо за би яг өөрийнхөө гаргасан алдаануудыг эхлээд ярьчих. Гунж аваад дэмий юм байлаа. Гунж бол намар сүүмүүд, тэгээ гунж ер нь жоохон сүүмүүтэй. Болж игэл 3-аас дээш тоглосон үнэл авмаар юм байлаа. Нэг 6-7 тоглож чагвал бол. Ягаад тэгэхээр мөхөр ер нь 3 тоглоод сүүн ерөнхийдөө сайхан нэмэгдээл яг тогтж ирдэг. Гунж авчгаад тэр хүртэл хийж байгаа ашиг шимээ өгөх нь удаа байдгийн байна лээ. За гунж бол тийм байна. За хоёрт их ааштай өхөр хэрэг. Ааштай өхөр болохоор одоо нэг ааш маш нь хөдөлцөх юм болохоор сүүгээ татчихдаг нэг асуудал байна. Тэгээд ганцаараа байдаг хүнд ааштай өхөртэй зурлална гэдэг чинь айгүй хэцүү. Ааштай өхөр чи их гүүж мөх гэдэг юм байлаа. Өхөр их гүүхээрээ их адуу шиг гүйдэг юм байлээ. Тэгээд тэрийг чинь бас нэг гүүхийн боловлох хуучны нэг доммон байдаг юм байлаа. Тэрийг хийж үзтээд бас гайгүй болцсон. За ааштай өхөр дэмээ гэж нэг төрлөө, хоёрт гунж дэмээ. За гуравт за мэдээж энэ бол тодорхой хөх муутай өхөр аваад бол ажлын гарзал болно. Тэгээ өхрийнхээс шүдийг бас харж авах хэрэгтэй. 1000 залуу байгаа шүдгүү болсон өхөр бол хичээлд ороод өхөр зогсоход л тэр гайгүй болно. Сүүсайл тэрнээс биш яг бэлчээрээр явах нэг олигтой идэж чадахгүй бас нэг сайн зулгааж идэж чадахгүй сайн байдгүй юм байна лээ. За тэгээд ер нь болж өгвөл одоо за цэвэр өхөр авч чаддгүй маа гэхэд ирлээ зөвхөр авал одоо нэмэх ирлээ гэж яриад байгаа, хасах ирлээ гэж яриад байгаа. Тэр ямар учиртай вэ гэвэл одоо морь малаар ярих юм бол
50-аас дээш одоо хар тарлан луугаа ч юм уу цустай одоо ер нь хоёр дахь руугаа хар тарлан луугаа болж байгаа. Тэднийг хар тарлан одоо жишээ нь хар тарлаа яаж байгаа шүү дээ. Хар тарлан луугаа болж байгаа нэмэх цустай гэж яриад байгаа юм. За тэд нэр зүгээр за хасах цустай гэхээр их үхэр холилдсон үхрийг л хилээд идэг юм болов гэж би бодсон зүгээр ухаандаа тэр хүмүүсийн ярианаас анзаарахад за сементал дээр хар тарлан тавиад тэрнээс гарч ирсэн галатав тавиад тэгээ юун дээр ингээд баас их цус холиод яачаар яг хар ухаанаар ингээд бодоход хүмүүс сайн л гэж за уучлаарай. Хар ухаанаар бодоход хүмүүс их цус холихоор их сайн л гэж ойлгох юм шиг байгаа. Би ч угаасаа анх тэгж бодсон. Тэгсэн чинь бас их үгүй байна. Цусыг холдуулаад яагаад ирэхээр бас их онцгой байна гэж хүмүүс бол ярьж илээ. Сүүний гарц багсдаг юм байна гэд. Тэгээд амьдрах чадвар жаахан муутай болчиход байна үгүй юу гэж бас хүмүүс яриад илээ. Тэгээд үхрээ сайжруулах гэвэл за би нэг алтаава үнэтэй байлаа гэж бодъё. Тэнгүүд хар тарлан бух тавиад тэрний гарч ирсэн дээр дахиад өөр хар тарлан бухан дээр гаргаад тэгээд тэрний төл дээр дахиад хар тарлан бух тавихад тэгээ бараг цэвэрсэж байгаа байхгүй. Тэрийг бол маш өндөр цустай надад нэмэх үхэрл гэж яриад байх шиг байгаа. Би бас яг сайн мэдэхгүй байна. Зөвхөн би өөрийнхөө ойлголцоор бол ярихад тэгж ойлгож байгаа тэд нэрийг. За үхэр худалдаж авахд бас амар их очир байд юм байлээ. За одоо ингээд хүмүүс ч мэдээж зар тавина. Хүмүүс дотор сайн муу хүмүүс их байгаа. За тэгээд яриад за маргааш өглөө бат очоод үзье гэвэл яг бүгд биш л баг. Гэхдээ маргааш өглөө очоод үзэх бол оройныхоо саамыг саахгүй. Тэгээд маргааш өглөө нь очингууд саангууд тэр нь 10 11 12 гарна. Тэнгүүд нөгөө хүн чи 4 сая 500 сая гэж хэлнэ. За тэгээд анх үхэр мэдхгүй хүмүүсээ чи ингээл хараад энэ өстө мондог үхэр байна гэж авчихна. За мэдээд тэр чи ирээл газар ус солигдно, тэжээл өөр болно, малгай өөр болно, сааж байгаа хүн өөр болно, арга барил нь өөр болно. За тэгэл эрэнгүүт яг өөрөө үндсэн нэг 5 6 гардаг байсан үхэр бол тэгэл 3 4 рүүгээ чорох юм уу бүр өстө хогоор ирэгдэг юм бэлээ. Би ч тэгж хөлөгтүүлсэн баг. Магадгүй. Ганц нэг үнэн дээр гэж би бодоод байгаа ажиглахад. Тэхийн тулд эхлээд өөрөө тэхгүй тулд эхлээд маш сайн судалж агаад ерөнхийдөө тэр айл майлгаа хаана байдаг гэдгийг нэр нь хэлэхгүй нэг хэлж очиж багцаа авч байгаа. Тэгэл гинтл очивол энэ яг муу санаал баг. Гэхдээ тэр нь чиний амьдралд хэрэгтэй байхгүй юу? Гинтл очивол чи хожно. Хилээл яриад тохирол очвол чи за ер нь дийлэнх хувьдаа тэгэл холигдуулна даа л гэсэн үг. Яг бүгд тийм л биш баг. За одоо тэгээ сүүлүүдийн импортоор айгүй өхрүүд орж ирж байгаа юм байлаа. Сувзад компани Апо эднэр. За Апо бол одоо Голштейн л гэж яриад байдаг юм байлаа. Одоо манай хэлээр бол одоо хятад хар тарлан гэх оруулж ирж байна. Сүү болохоор Монбелиардыг их оруулж ирж байна. Тэгээд тэд нэр хэмзэг байдаг юм гэлээ. Тэгээд манмит дөнгөж эхэлж байгаа хөрөнгө мөнгө тийм сайтай биш хүмүүст бол яг тэр цэвэр үхэр аваад эхлээд босно гэдэг бас жоохон асуудал юм шиг байлээ шүү. Би бол ерөнхийдөө нэг үйлдвэрээр ерөөсө дагнаагүй шүү дээ. Монбелиард, Швейцэн бор, Алтава, хар тарлан. Тэгэл одоо яг ингээл харахад хар тарлан бол сүү сайтай. Яа харахгүй сайтай. Бүр хаанаас нь гараад идэн гэмээр гад. Монбелиард боломжийн тэгтээ жаах эмзэг юм шиг надад санагдаад байгаа. За Швейцэн бор бол бас яах вэ дажгүй. Сүү дажгүй явчихна. Тэсвэр хатуужил давгүй. За Алтава болохоор одоо бидний Алатава болохоор тэсвэр хатуужил бол үнэхээр ярих юм байхгүй. Үнэхээр сайн. Сүү тэр гуравд яагаад ч хүрэхгүй. Яагаад ч явах те тэгэл ер нь хүрэхгүй юм байлээ. Одоо ингээд чочор хүүтэрж мүтрэл ихний хүүтэн мөтөнд хар тарлан Монбелиард
За Швейцийн бор эднэр сүү унаал дараалж очиртол сүү унжахт алтаа зүгээр ит юм байлээ. Хүүтэрсэн яасан сүү нэг хэвэндээ л ит юм байлээ. Тэгээд өхөр мал авах чивэл мэддэг хүнтэй сайн зөвл мэддэг хүн дагуулж очиж үз хар нэгэ өөртөө заавал сааж үзээрэй. Хөх нь хэр юм байна, ааш нь хэр юм байна гэд. Номхоо өхөр л амар. Тэгээд дээр нь бас нэг гоё асуудал байгаа. Хоол голдог өхөр айгүй хэцүү. Хоол голохгүй сайхан өгсөн юм хээгүй иддэг өхөр амар. За тэгээд илүү дэлгэрэнгүй юм асуумаар байвал тэгээ над руу чатаар комментээр ороод ирээрэй. Тэгээ би өөрийнхөө авсан хөрөөдөө санаал хийгээд тийм юм байлээ, энэ юм байлээ гэд сайхан яриад өгнө та бүхэнд. За баярлалаа. Өнөөдөр ажилд амжилт хүсье.